За би энэ оруулж ирж байгаа асуудлыг бол дэмжиж байгаа. Би нэг тодруулж асах гээд байгаа юм. Нөгөө оюутлын орон гурвалтыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарцсан тийм ээ. Улсын хурлаас гарах тогтоолын төслийг боловсруулах үүрэгтэй бас ажлын хэсэг гаргацсан ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг бол энэ үндсэн хууль хэлцүүлэг эхэлсэн байхад хуулийн хүрээнд одоо дундуур нь асуудал оруулаад ингээ шийдвэр гаргаа явуулна гэж байгаа. Тэгээ энэ хүрээндээ тэр оюутлогын хөрөнгө оруулалтын оюутлогын төсөлтэй холбоотой энэ тогтоолын төслийг хизээ одоо их хурлаар оруулах юм бэ? Энэ дээр аюулгүй байдлын гадаад болгон байнгын хорон дарга нэг тодорхой хариулт өгөөч. Яг тэр ажлын хэсэг та өөрөө байгаа бох. Ажлын хэсгийн одоо явц байдал нь ямар байгаа юм? Энэ асуудлаа одоо эцсэлж хизээ одоо их хурлаар оруулах юм. Хэрвээ хойшлуулчих юм бол одоо 10 сард нөгөө улсын төсөв за тэгээ бусад олон асуудлууд ингээд давхардаад ороод ирнэ. Тэгээ энэ асуудал чи ер нь хойшоогоо нэлээд тавигдаад байхаар ийм нөхцөл байдалтай байгаа учраас энэ дээр нэг хариулт өгөөч. Баярлалаа. За энэ ээлжид бус чуулган товлон зарлах тухай энэ улсын хурлын даргын захирамжид таны хэлсэн асуудал орцсон байгаа гэж ойлгож байгаа. За тэгэхээр энэ хэлэлцүүлэг үндсэн хуулийн хэлэлцүүлэг хооронд уг асуудлыг одоо хэлэлцэх хуулийн боломжтой гэж улсын хурлын дарга эргэдэх зөвлөлийнхаа хурал дээр танилцуулсан байгаа. Өөрөөр хэлбэл бид 2 дугаар хэлэлцүүлгээ дуусмагц ээлж бус чуулганыг хаахаас өмнө одоо энэ оюутлогын талаар авах арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолыг одоо хэлэлцэхээр ийм одоо бэлтгэл ажил нь хангагдж байгаа. За ажлын хэсгийн одоо бүрэлдэхүүнд миний хувьд одоо гишүүнээр ажиллаж байгаа. Ажлын хэсгийг Батмөр гишүүн ахалж байгаа. Ингээд тогтоолын төсөл дээр ажиллаж одоо саналаа гишүүд нэгтгэж байгаа ийм байдалтай байгаа. Ямар ч байсан товлсон хугацаанд тогтоолын төслийг оруулахаар ажиллаж байгаа гэдгийг танд танилцуулъя. За ингээд хэлцэх асуудалтай оръё.